малын мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, төмөс, лууван, байцаа, манжин, сонгон, сармис, хүрэн манжин, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, дахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахаа мах, жимс жимсгнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье. Үйлдвэртэй уус өгчдөг шүү дээ. Манайчууд дээр нь үйлдвэр байхгүй тэгээд хэрэглэгч болсон зөвхөн л гаднаас бүх юм аана гэдэг ч одоо. Дэмжин шүү дээ. Дэмжих ёстой шүү дээ. Юм хийхсэн хүмүүс мөнгө төгрөг юм хүмүүн дээр нэлээх хүлээлттэй л ах шүү дээ. Өөрсдөө дэмжээсэй л гэж боддог. Тэгээ Монголдөө үлдэн шүү дээ мөнгө нь. Тэ? Гадаадын үйлдвэр гадаадтай хуруул явах шүү мөнгө нь. Мэдээж дотоодын үйлдвэрлэлээр дэмжих хэрэгтэй шүү дээ. Яг жижиг Монголоос шүү дээ. Дотоодын үйлдвэр гаднаас хөрөнгө оруулалт хийгээд үл ямар ч шиг байхгүй. Жишээлбэл энэ хушхан гэж самрыг 50-ны зах зээл дээр 2 цагийн дотор очирч одуулчихдаг гэж байна. За нийт 16 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаа авахд 6 нь импортынх байна. Үлцэн 10 нь бол төмс хүнсний ногоо голцоо байсан. За харин эдгээр импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болох зорилт тавьсан энэ цаг мөчид Евразийн эдийн засгийн холбоотой хэлцээр хийхээр яригдж байгаа асуудлын хүрээнд 375 нэр төрлийн бүтээгдэхүүн харилцан татварын хөнгөлөлт эдлэн гэсэн үг. Нэг талдаа энэ нь дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд хүч тэнцвэргүй тулаанд орно гэсэн үг. Импортын маш их дүнтэй тодорхойгүй чанартай бараа бүтээгдэхүүн зах зээлд худалдаалагдсанаар дотоодын үйлдвэрлэгчид үнэнд цогдох эрсдэл бодитоор үүсэт байгаа гэсэн үг. Евразийн улсуудаас яг ижил нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирнэ гэдэг маань нөгөө үйлдвэрлэгч нарт бол нэлээд том цохилт болохоор байгаа. Сул орхисон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих гээд төр засаг ажиллаж гин гэж ойлгоод явж байсан дэмжиж гин гээд. Гэхдээ энэ хэлцээрүүдийг харахаар ер нь энэ үндэсний үйлдвэрлэл хэрэггүй байна. Бид тэдэд импортын айгүй гой том брэндүүд нь айгүй чөлөөтэй ороод ирэх ингээд бүр цэцгэлгээ гэж гаргаж байгаа бодлого шиг харагдаад байхгүй миний байр сууриас. Одоо л нэг бодлогоор бид нарыг дөрвтэй дэмжиж гин. Энэ дээр нь л нэг илүү чадахтай болоод ард түмэндээ одоо ингээд чанартай, сайн, илүү сайхан бүтээгдэхүүнүүдийг үндэсний үйлдвэрлэгчид маань одоо өргөн барьж хэрэгцээ шаардлагыг хангая гэдэг ийм урам зоригтой байгаа энэ үед одоо ийм эсрэг ийм шийдвэрүүд одоо гэрээ хэлцээрүүд ийм зүйл яригадаад байгаа нь өөрөө бол маш их ойлгомжгүй байдалд бол хүрэж байна нэгдүгээр. Уг нь дотооддоо хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэглээгээ бүрэн хангаж чадвал гадагш гарах валютын урсгалыг Монгол хүний цалин орлого болгох боломжтой. Гэтэл Евразийн хэлцээрийн хүрээнд татваргүй импортлох хүнсний жагсаалтад монголчууд өөрсдөө үйлдвэрлэж чаддаг зарим хүнс багтсан байгаа нь анхаарал татаж байгаа юм. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн нийлүүлж чадж байгаа удаа цементээр татвар чөлөөлөх ямар ч шаардлага байхгүй. Нийлүүлж чадахгүй байгаа тэр стандартын бүтээгдэхүүн дээр л татварын хөнгөл тодорхой хугацаанд байж байна. Энэ сургамжаа бид нар мартаад хүнсний үйлдвэрлэлээ өөрсдөө хүнсээ хийх ёстой байна гэд хүнсний хувьсгал гэдэг ийм төрийн бодлого гаргаа явж байгаа. Тэгээ энтэй хүртэл энэ одоо зөрчилж байгаа. Тийм учраас бид энэ хэлцээрт орохыг бол дэмжихгүй байна. За ер нь Евразийн эдийн засгийн худалдааны төр хэлцээрийг хийх ажил бол маш одоо хөнгөн хуумгай хийгдэж байгаа. Ер нь бол их чимээгүй байдлаар зохион байгуулагдаж явж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид өрсөлдөх чадвараа сайжруулах ёстой. Гэхдээ одоо цаг нь мөн үү? Төр төднийг анхаарч 3-5% хүүтэй зээл олгож эхлээд удаачгүй байна. Тэд авсан зээлээрээ үйлдвэрийн хүчин чадлаа өргөтгөж бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх, ажилчдынхаа цалинг нэмэх гэх мэтээр дор бүрнээ хичээж байгаа гэдэг мэдээллийг өгч байгаа. Иймээс бид жишээ болгож нэгэн чихрийн үйлдвэр дээр ажиллахаар явж байгаа нь юм. Үндэсний үйлдвэрлэгч Монкондигийн хувьд манай улсын чихрийн хэрэглээний 7 орчим хувийг хангадаг. Тэдний бүтээгдэхүүн хэрэглэгчид хүртэлх процесс зардлыг тухайлж үзье. Бүтээгдэхүүн бүтэх хүртэг, түүхийд худалдаа авах, гайлын татвар, үйлдвэрлэлийн процесс, ус, дулаан, цахилгаан, цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар, савлалт, түгээлт, борлуулалт гэх мэт. Жилийн өмнөхтэй харьцуулахад үйл ажиллагааны зардал 47%-аар өссөн байна.
Энэ гол нь нөлөөлж байгаа зүйл нь эрчим хүчний үнийн нэмэгдэж байна. Энэ 47% өсөлтөд нөлөөсөн гол хүчин зүйл юу байсан? Цахилгааны цахилгааны төлбөр гэсэн үг. Тэгээд дээрэс нь усны төлбөр хоёр. ЦЭМ гэхэд бид манай дотоодын зах зээл 1 сая гаруйхан тонн. Гэтэл үйлдвэрлэх хүчин чадал нь 4 сая гаруй тонн. Тэг ингээд хүчин чадлынхаа 20-30% ажиллахаар альж үйлдвэр ашигтай ажиллаж чаддаг. Ийм эмзэг юм дээр дахиад галын дарипын аваачаа тэглэхээр чинь ерөөсөө их олон тийм бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэхэд их төвхтэй болох байх гэж хэлж байна. Ерөнхийлөгчийнхүү хүнсний хувьсгал эхлүүлэхдээ зэрэгцээд гараанаас гарсан өөр нэг бодлого импортын барааны татвар тэглэх хилэлцээр төсвөөс үйлдвэрлэгчдэд 3% хүүтэй зээл олгож дотооддоо үйлдвэрлэх итгэлийг өгчээ. Зөрөөд дотоодын хүнсчдийн үндийжгүй бизнестэй өрсөлдөх хөл дээр бат зогссон импортын хүнс. Иймд сангийн сайдаас Монгол улсын тэргуун шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд ган төмөрт илгээсэн саналаас Засгийн газрын тогтоол үндэсний хөдөлгөөний хүрээнд нэрлсэн барааны импортын гаалийн албан татварын хувь хэмжээг тэглэхгүй байх нь зүйтэй байна. Онцгой албан татвар ногдуулдаг тамхи, согтууруулах хундаа, чихэрлэг ус, ундаа зэргийн гаалийн албан татварыг тэглэхээр тусгасан байна. Эдгээр барааны хэрэглээ нийгэмд сөрөг үр дагавартай байдаг тул олон улсад татварын хувь хэмжээг тогтмол нэмэгдүүлэх зарчмыг баримталдаг нийтлэг жишгтэй. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн 5 орноос 2023 онд 2.5 тэрбум долларын бараа импортлон 143 сая долларын барааг экспортлсон байна. Хавсралт гаалийн ерөнхий газар. Хямд үнэтэй импортын бараа гаалийн татваргүйгээр дотоодын зах зээлд нэвтэрч жижиг дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг бууруулах замаар тус холбооны гишүүн орнуудаас хараат болох эрсдэлтэй. Гэсэн саналыг 2024 оны 11 сарын 1-нд хүргүүлсэн байдаг. Тухайн үед ган төмөр сайд хилцээртэй холбоотой асуултад сэтгүүлчдэд дараах хариултыг өгч байлаа. Хүнсний үйлдвэрлэлээ хамгаална шүү дээ. Тэр тухай эдийн засгийн яам дээр ажлын хэсэг гараад 2 жил ажилласан байна. Тэгэхээр түүний 2 жилийн өмнө хилэлцээр эхэлсэн гих циклийг харъя. 2022 он тухайн үед шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд нь Чимдийн Хүрлбаатар байсан. Түүний үед ерөнхийлөгчийг хэрэгжүүлж буй бодлогыг үнгүүдүүлэн хүнсний хувьсгалд зарцуулсан олон тэрбумын зардлыг үнгүүдүүлэх хилэлцээр эхэлсэн гэсэн үг ээ. Евразийн эдийн засгийн холбооны 5 улстай чөлөөт худалдааны хилцээр байгуулахын гол давуу талыг экспортыг нэмэгдүүлэх гэж дарга нар тайлбарлаж байгаа. Тодорхойлбол 220 сая хүн амтай 5 улсын 10 орчим тэрбум долларын зах зээл рүү бид бараа бүтээгдэхүүнээ гаргах боломж гэж маш гоёор мэдээлээд байгаа юм. Уулуурхаан бус түүхийдийн экспортыг нэмэгдүүлэх гол гарцал болно гэж. Гэтэл яг бодит байдал дээр энэ хилцээр хэрэгжүүл манай улсын экспорт эдгээр улсууд руу хэр нэмэгдэх вэ гэдгийг Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн судлаачид судалж үзжээ. Нөгөө 375 бараанаас чинь 38 бүтээгдэхүүнийг л бид нар одоо экспортлохын боломж харагдаж байна. Тэ? Яг бодитоор бол тэ. Евразийн эдийн засгийн холбоотой хийх чөлөөт худалдааны хилцээрийн эдийн засгийн нөлөөллийн судалгаа. Импортын татварыг чөлөөлөх 366 бүтээгдэхүүн Монгол улсад тэгш бусаар үйлчлэнэ. Уг чөлөөт худалдааны хилцээрийг байгуулснаар Монгол улсаас Евразийн эдийн засгийн холбоо руу нэмэгдэх экспортын үнийн дүн 3.3 сая $, нэмэгдэх бол харин Монгол улсын импорт 100 сая $, өснө. Мөн Оросын холбооны улсаас импорт нэмэгдэж Монгол улсын үйлдвэрлэл 18%-аар буурна. Аж ахуйн нэгжийн орлого 6%-аар буурч улсын татвар 3%-аар буурах тул татварыг 18%-аар нэмэх шаардлага үүснэ. Хамгийн ноцтой нь уг чөлөөт худалдааны хилцээрийг байгуулснаар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 6.1%-аар буурахаар байна. Хамгийн их нэмэгдэх бүтээгдэхүүн бол арх байсан. За яагаад архины импорт ийм их хэмжээгээр нэмэгдэх болов? Одоо 90 гаруй баг 95 орчим хувиар нэмэгдэх тэмдэг зураг харагдаж байсан. Яагаад ийм их одоо нэмэгдэх гэдэг нь хэрэг архины импортын гайлын татвар нь өөрөө 40% таа байгаа. Тэгэхээр 40% гайлын татварыг угаасаа тэг болгохоор импорт нэмэгдэх нь бол ойлгомжтой. Нэг талаас Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар архины хэрэглээг багасгахын тулд архины грацийг буулгах арга хэмжээ аваад идэг. Нөгөө талаас өндөр грацтай архины импортыг 95%-аар нэмэгдүүлэх
хилцээр балхагдах байна гэсэн үг юм а. Манай улсын нийт импортын 30%-ийг Евразийн орнуудаас идэг тоон үзүүлэлт татаж харвал 2024 онд тус орнууд руу Монгол улс 1.2 сая долларын бүтээгдэхүүн экспорт хийсэн, эсвэргээрээ 196 сая долларын хүнс импортлжээ. Импортын татварт тэглвэл импортод урсах долларын хэмжээ үлэмж нэмэгдэж, өндөж буй Монгол үйлдвэрүүд өрсөлдөөнд цохигдно гэсэн үг. Монгол улсын экспорт өсөхгүй байна, харин импорт нь өсөж байна. Тийм болох юм бол ийм томоохон хүчтэй улсуудтай чөлөөт худалдааны гэрээг сайн няхуур хийж явахгүй бол Монгол улс алдагдaltaд яваад нэг бол батлагдлаа. Улс орнуудтай бидний хийх худалдаа наймааны асуудал нь харилцан ашигтай байх боломж буюу харилцан тэгшүүрсэлтийн боломж байгаа эсэхийг харах хэрэгтэй. Энэ төрлийн хилцээр хийсэн ойрын хугацааг харцгаая. Япон улстай хийсэн хилцээрийн үр дүнг эргэн сануулж байна. Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байх усаар ямар их алдагдaltaд орж байгааг бид бүгд мэдж байгаа тийм үү. Жигтэйхэн олон барааг Япон руу оруулсан гэсэн бид хизээж Япон руу барааг тэр дөрвтэй хэмжээгээр нийлүүлж чадахгүй. 17 онд Монголын Японоос авч ирсэн импорт нь 300 сая доллар байсан. Одоо тэр нь 600 сая доллар болчихсон. Монгол улсын Японд руу гарч ирсэн экспорт нь 17 онд 15 сая доллар байсан. Одоо 18 сая доллараар байна. Аливаа улсын холбооттой хамтарч хилцээр хийх дуртай улс төрчид ихэвчлэн сансандаа хүрч дотоодын үйлдвэрлэгчдтэй лайл анчиг болох хэмжээний олон үйлсүүдийг хийж байсан түүх олон. Өнгөрсөн онд л хэд гурилын импортын татварыг тэглэснээс үүдэлтэйгээр импорт нэмэгдсэн хэдий ч дотоодын үйлдвэрлэл буурсан, эргээд гурилын үн нэмэгдсэн гашуун туршлага бидэнд бий. 2024 оны улсын хурлын сонгуулийг угтаж, эрх баригчид гурилын импортын татварыг тэглэсэн. Гурилын үн өссөн учраас буулгах зорилготой гэж засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдэж байв. Тэгэхээр энэ гурилын үн хямдарснаар гурилан бүтээгдэхүүний үн дагаж хямдрах боломжтой. Иргэн 100 мянган төгрөгөөр худалдаж авч ирсэн нэг тор бүтээгдэхүүн нь 50-аас 60 мянган төгрөг болж үнэ нь буурах боломж бодиттой бий болж байна. Дотроо хийж бүтээж чадаж байгаа, хийж бүтээх болцоотой болсон энэ бүтээгдэхүүнийхээ зах зээлийг хамгаалах нь хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яамны үүрэг. 2024 оны 3 дугаар сар 2025 оны 2 дугаар сарын хооронд 1 кг дээд гурилын үн дунджаар 300 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Эндээс импортын татварыг тэглээд үр дүн өгөөгүй болох нь харагдана. Тэр үр дүн гарсан болоо? Гараагүй штэ. Тэднүүдээ чи хэрэгсэхгүй юм биш тэрээс. Хэрэгсэхгүй. Тий, хэрэгсэхгүй. Өдөрийг хөгжүүлэх гэсэн бодлогыг бол энэ 23 яам Монголын ямар ч арга хэмжээ авахгүй байгаа. Дан хувиа чичээс ажил хийж байгаа. Гурилын үн амар үнэтэй байгаа. Тэгээд ингээд Улаанбаатарын гурил чинь нэртэй дамжиж хийж байна. Нэг хүн аав нь эргээд тэр үн чинь үнэ нэмээд илэрт өгнө. Өнгөрсөн оны сүүлээр Евразийн эдийн засгийн холбоотой Монгол улс хилцээр байгуулахаар болсон дотоодын үйлдвэрлэгчдийн бүхэмдлийг төрүүлв. Чи хараа үйлдвэр дээр оч. Манай хар оч. Та нар бүгд төр оч. Юу хийж ин очиод үз. Тэгчээд энэ юм аа. Хотоор цуучаад хинтээш уулзахгүй. Ингээ балаа юм бариад. Төрийн татварын дарамтыг хүлцэж ажлын байр бий болгож байсан тэдний хувьд дээрх шийдвэр нь шудраг бос үйлдэл байсан юм. Уг нь энэ хилцээрийн гол зорилго нь ноос ноолоор махмахан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх. Гэхдээ асар хөгжсөн улсуудтай Монголын хөлд орж буй үйлдвэрүүд өрсөлдөж чадах уу? ...2021 онд цар тахлын үед өндөг хил хаагцсантай холбоотой өндөгний хомсдол үүсч байсныг та мартаагүй бах. Тухайн үед захууд болон дэлгүүрүүд дээр урт дараалал үүсч дугаар тараал шаглаж байсныг сургамж гэж хүлээж авах хэрэгтэй. Иймээс дотоод хэрэглээгээ өөрсдөө хангадаг байх нь нэн чухал байгаа юм. Гэтэл Евразийн хилцээрийн хүрээнд 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох нь үнийн хувьд зах зээл дээр харилцан адилгүй өрсөлдөөнийг бий болгох эрсдэлтэй тул хүнсчид болон худалдаа аж үйлдвэрийн танхимаас эдийн засгийн хөгжлийн яамд хилцээрийн багийнханд хүсэлт тавьжээ. Энэ тухай сангийн яамд дараах мэдээлэл өгсөн байна. 23 нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа юм. Манайхаас хилцээрийн шатанд тийш нь явуулсан. За эдгээрүүд дээр бол бид нэр дотооддоо бид
хамгаална шүү. Танаагаас наашаа орж ирэхдээ одоо бид татвар төлнө шүү. Одоо байгаа төслийн хэмжээндээ төлнө шүү. Бидний дотооддоо энийг хамгаалнаа гэдэг тэр жигсаалтан дээр хэлцээр яригдчих явж байгаа. Харин эдийн засгийн хөгжлийн яамнаас ийм мэдээлэл өгч байна. Тэгэхэд одоо энэ ажил хэлцээний ажлын хэсгээс нэгсэн барахсан бидний тусдыг нэмэлтээр асуулъя гэж жишээ нь Улаанбуудай үндэг одоо гэх мэтлийн бараануудыг нэмэлтээр асуулъя гэдэг саналаад яваад хилцэл яг одоо үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ хилцлийн үр дүн гарах болтол хоёр талын яриа явагдаж байгаа учраас энэ ажил явж байгаа гэж мэдээлэл өгье. Хилцээр үргэлжлэх явцад үндэсний үйлдвэрлэгчдийн жагсаалтаас асуулахыг хүссэн зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн буюу өндөг Улаанбуудай зэрэгт квот тогтоох замаар тунхагийн шинжтэй өөрчлөлтийг тусгасан гэж шүүмжлэл мөн дагж байгаа юм. Мэдээллийн хувьд тун хаалттай байсан энэ хилцээрийн тухайд гишүүд дараах байр суурийг илэрхийллээ. Монголд одоо бизнес хийгээд болохоор хөрөнгө оруулалт татаад хийж болох бараа бүтээгдэхүүнүүдийг одоо энэ жагсаалтад оруулахгүй одоо хамгаалж үлдэх тухай асуудлыг бид барих ёстой шүү дээ, тийм. Үнэхээр биднэрт үйлдвэрлэдэггүй одоо бусад одоо бараа бүтээгдэхүүнүүд тухай бол бас харж үзэх ёстой байна. Яг яаж хийдэг байгаа талаар бол мэдээл огт байхгүй. Хамгийн гол нь манай бизнес эрхлэгчдийн байр суурь чухал шүү дээ. Монгол улсын иргэд, Монгол улсын аж ахуй нэгжийн тэр одоо бодлого бөгөөд тэдний одоо хүсэл сонирхол илүү чухал гэж бодож байгаа. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх хүнсний хувьсгал өрнүүлээд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулаад байдаг. Нөгөө талд нь жижиг дунд үйлдвэрлэл болоод дотоодын үйлдвэрлэлээ өвдөг шороодуулж болцсошгүй шийдвэр гарах гэж байгаа энэ асуудал нэг гараараа бүтээснээр нөгөө гараараа нурааж байгаагийн үлгэр гэж хэлж болохоор байна. Улаанбуудайн импортын татварыг тэглээд эсвэргээр гурилын үн нэмэгдсэн гашуун жишээг бид мартах учиргүй. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодлого болтугай. Анхаар дээрсэн их баярлалаа.